Жүжигчин Фан Бинбин 1981 оны 9-р сарын 16-нд бүгд найрамдах Хятад ард улсын Шанду мужийн Чиндао хотод иржээ. Чиндао бол далай тэнгисийн үнэр шингэсэн Хятадын бусад хотуудаас арай нээлттэй сэтгэлгээтэй газар бөгөөд түүний зан чанарт энэ орчин нөлөөсөн гэж олон хүн хожимд үгэндэг. Фан Бинбиний аав Фан Тау далайн тээврийн компанид ажилладаг энгийн ажилтан байсан ч урлаг ялангуяа хөгжим дуртай сахилга баттай хүн байлаа. Харин ээж Жан Чонмэй бүжиг дүүрийн урлагт ойрхон охиныхоо авьяасыг маш их олж харсан нэг. Тэд баян айл байгаагүй, нөлөө бүхий арт тал байгаагүй ч хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дарах бус ойлгож дэмжих хичээдэг гэр бүл байсан. Фан Бинбин бага наснаас л анхаарал татдаг хүүхэд байв. Сургууль дээрээ тайзан дээр гарахаас айдаггүй, багш асуухаас өмнө гараа өргөдөг. Өөрийгөө илэрхийлэхээс ичдэггүй нэгэн байлаа. Ээж нь охиноо бүжгийн дугуйланд явуулж хөгжим сонсуулж тайзны хөдөлгөөнд дасгахыг хичээдэг байсан нь түүний дотоод итгэлийг эртнээс бэхжүүлжээ. Тэр үеийн Хятадын охидыг даруухан нам гүн байлгахыг чухалчилдаг байсан ч Фан Бинбин тийм хийв загварт баригдсангүй. Энэ нь хожим түүнийг магтаал шүмжлэлийн аль альны бай болгосон зан чанарынх нь эхлэл байсан. Дунд сургуулиа төгсөх үедээ тэр аль хэдийн урлагийн замаа сонгосон байлаа. Шанхай театрын академид элсэн орсон нь түүний амьдралын хамгийн том эрсдэлтэй бас хамгийн зоригтой шийдвэр байжээ. Учир нь тухайд урлагийн сургуульд орно гэдэг тогтвортой ирээдүг баталгаажуулна гэсэн үг огт биш байсан. Жил бүр мянган оюутан төгсдөгч цөөхнөн л дэлгэцэнд үлддэг, үлдсэн нь чимээгүй алга болдог хатуу орчин түүнийг хүлээж байв. Гэсэн ч Фан Бинбин ухрах бодолгүй байж тэр хичээлдээ тууштай багш нарын өгсөн даалгаврыг ягштал хийдэг. Өөрийгөө төр зүрийн гоо охин биш гэдгийг нотолохыг хичээж байв. Оюутан байхдаа авсан дөрүүд нь өчүүх хүн жижиг, заримдаа нэрнж гардаггүй байж тэр тайзны ард хэдэн цаг хүлээгээд ганц ч өгүүлбэр хэлэхгүй буцах үе олон байсан тухайга хожим дурссан байдаг. Гэвч энэ үе түүнд тэсвэр төвчээр доороос эхлэх ямар байдгийг ойлгуулсан сургууль болж өгөө. Алтар нэр түүнд шууд ирээгүй, харин аажмаар ойртож байлаа. 1998 онд түүний амьдралыг эрс өөрчилсөн нэгэн боломж гарч ирсэн нь Хуанжукийг телевизийн цуврал байсан. Тэр уг бүтээлд гол дүр бус туслах дүрд тоглосон ч үзэгчдийн нүдэнд тод үлдэж чадсан юм. Цуврал асар их амжилт олж Хятад даяар жинхэнэ соёлын үзэгдэл болсон бөгөөд Фан Бинбин нэг л өдөр танигдаагүй оюутнаас олонний танил залуу жүжигчин болон хувирав. Гудамжинд танихгүй хүмүүс нэрийг нь дуудаж хэвлэл мэдээллийг сонирхож эхэлсэн нь түүний хувьд мөрөөдөл бий жүмэд санагдсан ч нөгөө талаас айдас дагуулж байлаа. Учир нь энэ амжилттай хамт хардлага үл итгэлцэл зэрэгцэн ирсэн. Ганц цуурлаар гарч ирсэн. Удахгүй мартагдан жүжиглэх чадвараас илүү царайн л аврав гэх мэтээрээ түүнийг дагалдаж эхэлжээ. Зарим продюсер түүнийг зөвхөн гоо үзэсгэлэн гэрн харж ижил төрлийн дүр санал болгодог байв. Энэ үед жүжигчин бүсгүй нэг чухал сонголт хийсэн нь амархан мөнгө хурдан алдрыг хөөхөөс татгалзаж дүрийн хүрээгээ тэлхийг зорьсон явдал юм. Тэр түүхэн драм орчин үеийн эмэгтэй сэтгэл зүйг харуулсан кино арт хаус бүтээлүүдэд тоглохыг хүсэж заримдаа цалин багтааж туршлага өгсөн дүрийг сонгож байлаа. Энэ бол олон залуудын хийдэггүй сонголт байв. Учир нь ихэнх нь богино хугацаанд ашиг олохыг илүүд үздэг бол Фан Бинбин урт хугацаанд тогтохыг хүсв. Энэ бодол түүнийг зүгээр нэг од биш, салбартаа байр суурьтай хүн болох зам руу хөтлөж байлаа. Хуанжукигийн дараах жилүүдэд Фан Бинбиний хувьд шалгуурын үе байжээ. Алдар нэр ирсэн ч түүнийг тогтвортой байлгах нь илүү хэцүү байж, телевизийн амжилтаас кино орлого руу жинхэнэ утгаараа шилжинэ гэдэг Хятадын жүжигчдэд амар биш бөгөөд олон хүн цувралын хүрээнээс гарч чадалгүй алга болдог жишээ цөөнгүй. Фан Бинбин энэ эрсдлийг ухамсарлаж дүр сонголтоо улам нарийн бодож эхэлсэн нь түүний карьерийн 2 дахь том эргэлтийн цэг болсон юм. Тэр энэ үед зөвхөн үзэсгэлэнтэй бүсгүй гэсэн шошгоноос салж илүү төвөгтэй сэтгэл зүйн гүнтэй дүрүүдийг эрэлхийлж байлаа. Зарим кинон арилжааны хувьд тэмцэх ашиг авчираагүй ч мэрэгжлийн хүрээнд түүнийг өөрөөр харах хандлагыг бий болгов. Найруулагчид түүнийг зураг авалтын талбай дээр тэсвэртэй олон цагийн турш нэг дүрийн сэтгэл зүйд баригдан ажиллаж чаддаг. Алдаагаа хүлээн зөвшөөрч засахаас айдаггүй жүжигчин гэж үнэлдэг болсон нь түүний нэр хүндийг аажмаар өсгөв. 2000-ад оны дунд үеэс Фан Бинбин зөвхөн кинонд тоглох бус Хятадын entertainment ертөнцийн том тоглогч болон хувирч эхэллээ. Тэрээр өөрийн агентлаг продакшны бүтцийг бий болгож, дүрээ өөрөө сонгож, хэлэлцээр хийх эрхийг өөртөө төвлөрүүлсэн нь тухайн үедээ зоримог алхам байсан юм.
олон эмэгтэй жүжигчин, продюсер, агентлагийн шийдвэрт захирагдж байхад Фан Бинбин харин тоглоомын дүрмийг өөрт ашигтайгаар өөрчилж чадсан юм. Энэ үеэс түүний орлого огцом өсөж, реклам сурталчилгаа, брендинг гэрээ, киноны хөлс нийлээд түүнийг хятадын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн нэг болгожээ. 2003 он бол түүний карьерийн эхний бодит эргэлтийн цэг болсон жил. Тэр энэ үед селфон кинонд тоглож өмнөхөөс огт өөр илүү бодит орчин үеийн эмэгтэй дүрийг бүтээсэн нь шүүмжлэгчдийн анхаарлыг татав. Энэ киногоор тэр царайлаг од гэсэн шошгоноос аажмаар холдож кино урлагт илүү ноцтойгоор авч үзэгдэх боломжийг нээсэн. Үүнээс хойш 2000-ад оны дунд үеэр Фан Бинбин түүхэн болон орчин үеийн кино, телевизийн бүтээлүүдийг ээлжлэн сонгож, туршлага хуримтлуулах замаар нэр хүндээ баталгаажуулсаар байлаа. 2006-аас 2010 оны хооронд тэр хятадын кино ертөнцид бүрэн байр суурь олсон гэж хэлж болно. Энэ хугацаанд түүний тоглосон түүхэн сэдвт бүтээлүүд, томоохон продакшнууд арилжааны хувьд амжилт олж, Фан Бинбин зөвхөн үзэгчдэд танигдсан биш, санхүүгийн хувьд ч үнэлэгддэг жүжигчин болов. Яг энэ үед тэр өөрийн агентлаг, менежментийн багийг байгуулж, дүр сонголт, гэрээ хэлэлцээрт илүү бие даасан байр суурьтай болсон нь түүний замлыг хурдтай өсгсөн чухал хүчин зүйл байсан. 2010 оноос хойш Фан Бинбин зөвхөн кино дэлгэцээр хязгаарлагдахгүй, загварын ертөнц, олон улсын кино наадмуудын салшгүй хэсэг болж эхэллээ. Каннын кино наадамд тогтмол урагдсан оролцож, улаан хевсний хамгийн их яригддаг оддын нэг болсон нь түүний олон улсад танигдах байдлыг огцом өсгсөн. Энэ үед түүний урлагийн карьер зөвхөн уран бүтээл бус, имиж бэлгэдлийн шинжтэй болж, Фан Бинбин гэх нэр өөрөө брэнд болсон юм. Ингэж түүний иргэн тойронд хатан фан гэх хоч бий болсон нь санамсаргүй биш. Энэ хоч нь зөвхөн гоо үзэсгэлэн бус, эрх мэдэл, нөлөө, санхүүгийн чадамжийг нэг дор илэрхийлж байлаа. Фан Бинбин бол тухайн үеийн хятадын шоу бизнесийн хамгийн тод бэлэг тэмдгүүд нэг байсан. Тэрээр өөрийн үзэл бодлыг ил тод илэрхийлдэг, бусдад таалагдах гэж заавал бүхийдэггүй зангаараа заримд нь бахархал, заримд нь дургуцэл төрүүлдэг байжээ. Хинч түүнийг үл тоож чаддаггүй болсон нь бодит үнэн. Харин 2014 он түүний олон улсын замналд онцгой байр суурь эзлэн. Тэр Холливуудын зах зээлд анх удаа хөлдавж, X-Men Days of Future Past кинонд Blink гэх дүрийг бүтээсэн нь дэлхийн үзэгчдэд түүний нэрийг хүргэсэн ч дүрийн хэмжээ хязгаарлагдмал байжээ. Гэсэн ч энэ Фан Бинбиний хувьд оргил гэхээс илүү хаалга нэгдсэн мөч байсан бөгөөд тэр Холливуудыг шууд эзлэх бус, олон улсын уран бүтээлийн орон зайд өөрийгөө сорих зорилготой байсныг харуулсан алхам байлаа. 2016-аас 2017 он бол түүний урлагийн хувьд оргил үеийнх нь баталгаа болсон он жилүүд. I am not Madame Bovary кинонд бүтээсэн дүр нь түүнийг мэрэгжлийн түвшинд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болгож шагнал шүүмжлэлийн өндөр үнэлгээг авчирсан. Энэ кинон Фан Бинбинийг зөвхөн од бус, жинхэнэ жүжигчин гэдгийг батлаж, олон жилийн хөдөлмөрийнх нь үр дүн нэгэн дор илэрсэн мөч болсон юм. 2018 он хүртэл Фан Бинбин хятадын хамгийн өндөр орлоготой, хамгийн нөлөө бүхий эмэгтэй жүжигчдийн нэг хэвээр байлаа. Кино, реклам, загвар, олон улсын арга хэмжээгээр түүний нэр бараг бүх том орон зайд зэрэгцэн оршиж, ялагдвашгүй мэт харагдаж байсан. Гэвч яг энэ оргил дээр түүний урлагийн замнал гинэ зогсож, татварын дуйлан хэмээх том хямралд орсон нь дараагийн үеийг огт өөр чиглэлд эргүүлсэн юм. Асар их орлого, олон гэрээ, олон төсөл зэрэгцэн явах тусам хяналт сулрах эрсдэл нэмэгдэж эхэлжээ. Фан Бинбин оргил дээр байх үедээ хамгийн аюултай байдалд орсныг хожим олон хүн ойлгосон юм. 2018 он гараад хятадын entertainment салбар дотор удаан хугацаанд шивнэгдэж байсан нэгэн сэдэв ил гарч ирсэн нь татварын булхай. Ялангуяа жүжигчдийн бодит орлогоо нуун дарагдуулдаг энэ ян гэрээ гих ойлголт байлаа. Гэрээний нэг хувилбар нь аль биесээр татварт мэдүүлдэг бага дүнтэй, нөгөө нь бодит хөлсийг тусгасан өндөр дүнтэй байдаг энэ систем олон жил ил хэлэгддэггүй нууц маягаар оршиж ирсэн ч анх удаа ийм том нэртэй одын тухай баримт олон нийтийн өмнө дэлгэгдсэн нь энэ байлаа. Дуйлан эхлэхэд их сурвалжуудын мэдээлэл зөрүүтэй тодорхойгүй байсан юм. Зарим нь ганц киноны асуудал гэж тайвшруулж байсан бол нөгөө хэсэг нь энэ бол системийн асуудал, ганц хүнийг золиослох эхлэл хэмээн ярьж байв. Гэвч нэг зүйл тодорхой болсон нь Фан Бинбиний нэр энэ хэрэгтэй салшгүй холбогдож, хэвлэл мэдээллийн гарчиг бүрт давтагдаж эхэлжээ. Тэр дөрүүд бүтээснийхээ төлөө асар өндөр хөлс авсан ч аль бие усны тайланд үүний өчүүхэн хэсгийг л тусгасан гэх баримтууд ил болж олон нийтийн бухимдлыг өдөөв. Харин энэ бүхний дараа хамгийн их анхаарал татсан зүйл нь Фан Бинбиний гинэт алга болсон явдал байсан. Тэрээр сошиал хуудасаа шинжилгээ болж олон нийтийн арга хэмжээнд оролцохоо зогсоосон.
Зураг авалтын талбайгаас хүртэл сураг тасрав. Өмнө нь хаанч утсан камер дагалддаг байсан од гинэд нам гүмж шилжсэн нь хүмүүсийн сэжгийг улам гүнзгэр байсан. Баривчлагдсан уу, гэрийн хорионд байна уу, шалгалтанд хамрагдаж байна уу гэх мэт таамаг тасралтгүй хөвөрч түүний нэр интернетийн хайлтын дээд байранд хэдэн сар дараалан бичигдэв. Энэ үе ойролцоогоор 100 гаруй хоног үргэлжилсэн бөгөөд Фан Бинбин нэг ч удаа олонний өмнө гарч ирээгүй. Энэ бол Хятадын алдарчнуудын хувьд тун ховор бүр онцгой нөхцөл байлаа. Албан ёсны их сурвалжууд ч тодорхой тайлбар өгөхгүй зөвхөн холбогдох байгууллагууд шалгаж байна гэсэн товч мэдээлэл гарч байв. Энэ чимээгүй байдал нь түүнийг буруутай гэдгийг баталж буй мэд сэтгэгдэл олон хүнд төрүүлсэн. Эцэст нь Хятадын татварын байгууллага албан ёсны дүгнэлт танилцуулж Фан Бинбин болон түүнтэй холбоотой компаниуд их хэмжээний татварын зөрчил гаргасныг тогтоосон тухай мэдэгдэв. Шийдвэрийн дагуу тэрээр нөхөн төлбөр торгуул нийсэн асар өндөр дүнг төлөх ёстой болсон нь Хятадын шоу бизнесийн түүхэнд урд өмнө байгаагүй хэрэг байлаа. Хятадын татварын байгууллагын албан ёсны дүгнэлтээр Фан Бинбин болон түүний холбогдох компаниуд нийт ойролцоогоор 883 сая юан төлөх шийдвэрийг гаргажээ. Энэ дүн нь төлөөгүй татвар хоцрогдлын хүү торгуул бүгдийг нийлүүлсэн эцсийн дүн байсан. Фан Бинбинд эрүүгийн ял буюу шоронд хоригдох ял оноогоогүй, харин санхүүгийн асар хүн шийтгэл ноогдуулжээ. Учир нь шалгалтын явцад татвараа нөхөн төлөхийг зөвшөөрсөн, бурууга хүлээн зөвшөөрж, олон нийтээс уучлал хүсгээ мэдэгдэн татварын байгууллагатай хамтран ажилласан гэсэн нөхцлүүдийг хөнгөрүүлэх шалтгаан гэж үзсэн байна. Үүний дараа Фан Бинбин өөрийн нэрийн өмнөөс уучлал хүссэн загтал нийтэлж, хуулийн өмнө хүлээсэн хариуцлага хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн нь олонний анхаарлыг дахин татав. Тэр загталтаа алдар нэрийн дор хуулийг үл тоомсорлсон. Нийгмийн өмнө хүлээх үргээ биелүүлж чадаагүй хэмээн бичсэн нь өмнөх бардам өөртөө ихтэй дүр төрхөөс тисөөр өнгө айс байлаа. Зарим хүн үүнийг чин сэтгэлийн гимшил гэж хүлээн авсан бол нөгөө хэсэг нь албадан бичүүлсэн мэдэгдэл гэж хардав. Ямар ч байсан энэ загтал түүнийг олон жилийн турш бүтээсэн ялагдчихгүй хатан гэсэн имижийг нэг мөсөн нурсан гэдгийг илтгэж байсан. Энэ дуйлааны дараа тэр дотооддоо бараг ажиллах боломжгүй болсон үед Фан Бинбин гадаадын кино Надам арт хаус бүтээл олон улсын хамтарсан төслүүдэд илүү нээлттэй оролцож эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Уналтын дараах Фан Бинбин өмнөх шигээ улаан хивсний хатан биш олон улсын тайзан дээр бүр мөсөн алга болоогүй. Түүний Канны кино Надам зэрэг арга хэмжээнд үе үе гарч ирдэг нь зөвхөн гоо сайхны тухай бус би энд байна, би дуусаагүй гэсэн дохиомд хүлээн авдаг хүмүүс ч олон. Гэхдээ тэр өмнөх шигээ анхаарал булаахыг зорддоггүй, харин чимээгүй болгоомжтой оршихыг илүүд үздэг болсон нь түүний дотоод өөрчлөлтийг хамгийн тод харуулна. Фан Бинбиний амьдрал бол ганц хүний намтар төдий биш, харин орчин үеийн алдартнуудын амжилт хэрхэн систем, мөнгө, хяналтгүй эрх мэдэлтэй огтлцож чаддгийг харуулсан тод жишээ. Тэр авиас хөдөлмөрөөрөө оргил төрж, дотоодын зах зээлд ялагдчихгүй мэт харагдсан ч нэгэнд тогтолцооны сул талд найдаж, хуулийг үл тоомсорлсон мужаас эхлэн бүх зүйл эсэргээрээ эргэв. Холливуд түүний хувьд авралж байгаагүй, сүрэлж бас байгаагүй. Харин алдаа гаргасны дараа өөрийгөө дахин тодорхойлох боломж олгосон хоёр дэгч тайз байлаа. Алдар нэр бол бат бөх байр суурь биш, харин хариуцлага дагуулсан эмзэг зүйл. Түүнийг зөв удирдвал урт насалдаг, буруу хэрэглэвэл хамгийн тодод байсан ч нам гүмд уусан замхарна. Гэхдээ уналт бол заавал төгсгөл биш. Алдаагаа хүлээн зөвшөөрж чимээгийнхэн дахин босох ордлого хийж буй Фан Бинбин өнөөдөр ялагдчихгүй хатан байхаа байсан ч амьд дуусаагүй түүх хэвээр байна. Чухамдаа энэ л түүний жинхэнэ үлдээж буй сургамж.